Mais je vais lire mon expérience pour vous. Элина чуулганд услгааны үүрэг гүйцэтгэж ах эгч нарыг дэмждэг. Тэр цагаа сайн төлөвлөөгүй, ачаа үүрээгүй учраас ах эгч нарын бэрхшээлийг боддоор шийдвэрлээгүй. Санаа тавих нь өнгөцгөн төдийл байв. Зааварлагч нь ажлынхын талаар дэлгэрэнгүй асуухад бодтой ажил хийгээгүйг зааварлагч нь олж мэдхгүй гэж айсандаа тэрээр нэр нүрээ хамгаалахын тулд үнэнийг нуухаар шийджээ. Au fond de moi, je savais que je vais Үнэн дээр би зүгээр л нэр нүрээ хамгаалах гэж хичээж байгаагаа дотроо мэдэж байсан. Би зааварлагч намайг нухацтай, хариуцлагатай гэж бодоосоо гэж хүссэн. Гэхдээ би үнэндээ тийм байгаагүй. Дараа өдөр нь зааварлагч альвааг үнэн зөв мэдээлэх нь чухал болохыг надад дахин сануулсан. Ингэснээр тэр эдгээр ах эгчийн амийн бодит өсөлтийг хянан дагаж чадах байв. Энэ удаад би түүнд эцэст нь үннийг хэлсэн. Би тэдний асуудал бэрхшээлийг огт хянан дагаагүй. Шийдвэрлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь үннийг нуун дарагдуулж, үнэнд шударах хүн байгаагүй дээ би бас гэмшсэн. Намааг эдгээр асуудалтай тулгарч, сэтгэлээ нээн үннийг ярахаас айж, баримтыг нууж байх үед нэг эгч надтай холбогдсон. Би энэ боломжийг ашиглан түүнд өөрийн байдлыг хэлсэн. Тэр надтай Бурхны үгийн нэг хэсгийг хуваалцсан нь намайг үнэхээр гэгэрүүлж надад тусалсан.